Хөөрхийдөө өдрөөс өдөрт томигцоор байгаа бидний эрх чөлөө. Монгол улс ардчиллаасаа ухарч автократ засаглал руу шилжлээ. Varieties of Democracy Institute-с гаргасан улс орнуудын ардчлалыг үнэлэх судалгаагаар манай улсыг автократ засаглалтай орн руу шилжсэн гэж тодорхойлсон байна. Автократ засаглал нь ямар засаглал вэ гэдгийг цөөн хэдүүгээр илэрхийлье. Нэгдүгээрт нэг хүний ноёрлоос гадна нэг намд эрх мэдэл төвлөрдөг. Хоёрдугаарт хууль дүрм үйлчилдэгч эрх баригчдад ашигтай байдлаар хэрэгждэг. Гуравдугаарт төрийн хяналт өндөр буюу чөлөөт хэвлэл сүрэг хүчнийг хязгаарлаж иргэдийн улс төрийн оролцоог багасгадаг. 2024 онд ардчлалын индексээр 81-дүгээрт манай улс жагсаж исэн. За энэ жилийн үед энэ байрнаасаа ухраагүй боловч олон үзүүлэлтээр унаж автократ засаглалтай орнуудын тоонд орсон байна. Азийн орнуудаас Шри-Ланк, Малдив зэрэг улсууд шат ахиж ардчлал руу шилжсэн бол Монгол, Афганистан, Бангладеш, Энэтхэг, Киргизстан, Пакистан зэрэг улсууд эсвэргээрээ автократ засаглал руу унсан байна.